Энэ Монгол хүний эрх зөрчигдөх, Монгол улсад хүний эрх зөрчигдөх явдал бол үндсэндээ хавтгаарлаа. Хүний эрхийг хамгаалах гол манаач нь болсон, хүний эрх хамгаалах тогтолцооны гол үндэс нь болсон хүний эрхийн үндэсний комиссийн ажил ер нь тааруухан байна. Өнөөдөр нийгэмд гарч байгаа зөрчил, болохгүй бүтэхгүй байгаа зүйлүүдийг иргэний нийгмийн байгууллагууд сэтгүүлчид гаргаж ирж тавьж байна. Үндсэндээ өнгөрсөн жилүүдэд хүний эрх үндэсний комиссийн хийх ёстой байсан чигүүргээ хэрэгжүүлээгүй. Үйл ажиллагаанд сэтгэл гаргаж хангаагүйгийн эсвүүлдлийнх нь илрэл өнөөдөр илэрч байна. Тэгээ өнөөдөр асуудал болохоор нэг юм биеэ өмгөөлөх хаацайлах маягтай. Сая болж өнгөрсөн явдалтай холбоотойгоор тухайлах юм бол хүний эрхийг хамгаалах ёстой хүний эрхийн үндэсний комиссийн өөрийнх нь бичгийн дагуу хэвлэл мэдээллийн редакцийг торгочоод байхад гарч ирж байгаа тайлбаруудыг харахад нэг ч хүн уучлах уухгүй байна. Өнгөрсөн жилүүдэд энэ нийгэмд болсон хүний эрхийг хамгаалах чиглэлээр хийж болох байсан ажлуудаа хэрэгжүүлээгүй төлөө олон зүйлүүдийн хажуугаар нүд анж өнгөрснийхөө төлөө хүний эрх үндэсний комисс уучлах хэрэгтэй. Уучлаараа бидний буруу боллоо. Тэр хүний эрх үндэсний комиссийн гишүүн Наран Туяа мэдээлэл хийж илэн шүү дээ. Манай өргөдөл шалган шийдвэрлэх процесс алдаа гарсан байна гэдэг. Гэхдээ мэдэгдэж байгаа нь энэ шүү дээ. Хэдэн хүний өргөдлийг шийдвэрлсэн юм. Хэдэн хүний өргөдлөөр ахицд гарсан юм. Яаж ажиллаж байгаа юм? Бид нар ингээд төрөөс байгуулсан хуультай улсын хурлд иргэдээ авч явдаг үйл ажиллагааных нь баталгааг хангацсан хүний эрхийг хангах байгууллагатай гэж бодоод байгаад идэг. Харамсалтай нь энэ байгууллага чиг зорилгын хүрээнд хүртэл ажиллаж чадахгүй байна. Энэ олон асуудлууд өнгөрсөн жилүүд хүний эрхийн зөрчил ганцхан энэ цэргийн анги дээр байгаа амаа алдсан энэ олон залуучуудын асуудал биш. Төрөл бүрийн асуудлуудаар хүний эрх хүчлөө зөрчигдөж байгаа. Дорвитой арга хэмжээ авдаг, дуурдаг, шийдвэр гаргахчид хүрэгдэг, өөрсдөө манлайлдаг, үлгэрэл дуурал үзүүлдэг, гал авдаг ийм комисстэй бид нар ер нь болмоор байна. Ийм байгууллагын хэрэгцээ шаардлага бидэнд байна. Хууль зүйн үндэсний өөрлөнгөөс судалгаа хийгээд хүний эрхийн үндэсний комиссийн үйл ажиллагаа хуульд нь дүн шинжилгээ хийгээд хуулинд давхцал байна, хийдэл байна, зөрчил байна, зохицуултууд хоорондоо зөрчилтэй байна гэдэг ингээд дүгнэлт гарцсан байдаг. Бид нар анхаардаггүй. Одоо энэ бямцах дарга, улсын хурлын дарга, бямцах дарга энэ асуудал дээр онцгой анхаарал хандуулмаар байна. Улсын хурлд шууд ажлаа хариуцсан тайлагнадаг байгууллагын чинь өнөөдрийн нүүр царай байдал нэг иймэрхүү байна. Ард иргэдээ өмгөөлөхгүй байна. Энэ түмэн олонд чинь бас нэг хууль ёсны дагуу эрхийг хамгаалдаг, өмгөөлдөг газар хэрэгтэй байна.